Зарим аймагуудад бүр уул уурхаач байхгүй ч юм уу байгаа аймагуд байгаа ш. Тэр чинь бол мод үржүүлгээс тэр хэмжээний орлого олох бол тийм боломж бол бага болчиход байгаа юм. 11 оноос хойш 16 оны хүртэл маш сайн хийдэг байсан. Бид нар маш сайн хийгээд тэрнгүүр эн чин сумор нутгуудаа хангаад боломжтой байгаад идэг байсан. А энэ яг дундуур нөгөө дарга нар солигдоод олон ингээд өөрчлөгдөд явж байгаа хооронд бол нөгөө байгууллагын өмч хөрөнгө нь алга болох, сүйдэх иймэрхүү асуудал бол зөндөө гарсан л да. А тэрнээсээ болоод доголддог. А тэрнийг эргийгээс эргээ ихлээр нөгөө аймаг орон нутаг төсвөө оруулаад ингээд батлуулъя гэхлээр одоо тэрэн дээр бол ингээд заримдаа орхигддог. Ингээд зарим жил нэг жоохон батлагдаад явдаг. Тэр нь хүрлцдэггүй ч гэдэм юм уу. Иймэрхүү асуудлуудаас болоод яг нөгөө бүрэн нөөцөөрөө бүрэн одоо бидний боломж тэмцээгээр ажиллах боломжгүй яваад байгаа. Социализмын үед 95 он хүртэл бол ойн зам, ойн нөхөн сэргээлт, ойн мод бэлтгэл эдгэр чим бол зэрэг явж ингээд ой аж ахуй гэдэг тэр үед бол ой анги одоогоор бол ой анги маань ингээд тэр болгоны тэрийг ингээд хариуцаад энэ гурван талаараа ингээд зэрэг ингээд мод бэлтгэлтэйгээ нөхөн сэргээлттэйгээ ойн замтайгаа ингээд явж исэн бол өнөөдрийн хувьд бол бид нар ерөөсөө нэг мод үржүүлгээ хийгээд ингээд явж байна. Ерөөсөө одоо ойн нөөцөндөө бид нар хурж авч ингээд тэрэндээ авч ашиглая гэх юм бол ойн замыг л бид нар гаргах боломжтой байгаа. Ойн замыг гаргах гэхэлэр өнөөдөр яг тэрний талаар мэрэгдсэн хүмүүс нь маш дутмаг байна. Ойн замыг гаргах боломж нь ховор боломж байхгүй байна. Тэрэн дээр яг батлагдсан норматив зардал байхгүй байгаад байна. Одоо ойн зам гаргахыг гингүүл бид нар яг ямар норматив зардлаар явах уу? Яаж төсөө батлуулах уу? Тэгэхээр энэ дээр бас бид нар нэг цогцоор нарга хэмжээ авч нэг бодлого гаргаж энэ дээр стандартыг гаргаж ойн талын юм дээр маш том бодлогын өөрчлөлт гаргаад бид нар нэг зохицуулт хийж л явахгүй бол хэцүү байгаад. Ойн замаа гаргаад бид нар тэгжиж л ашиглах хэрэгтэй. Эний чинь бол бид нар менежменттэй шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бид нар ашиглаж болно шүү дээ. Энэ чинь ойгоо бол ашиглах нь бол зөв. Тэгэхгүй бол хитрхи их одоо хөгшрөөд тэгээд ой дотроо унш болоод хитрхийг уншин ихтэй тэгэхээр тэр чинь хортон үүрлэх төмөр дэмжих ингээд олон тал дээр сөрөг нөлөөлөлд гарч байгаа юм